За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлийг бүгдээ машин сургалтын төрлүүд гэсэн хичээл үзэхэд бэлэн болоод байна. За хичээлийн агуулгын үед машин сургалтын гол төрлүүд, за эдгээрийн дотор supervised learning буюу одоо монголоор удирдуулсан сургалт гэж орчуулад байгаа. За энэний тухай дэлгэрэнгүй үзнэ. За мөн энэ хичээлийн агуулга дотор бол одоо удирдуулаагүй сургалт буюу unsupervised learning. За энэ өөрийгөө сайжруулдаг сургалт гэж ийм ойлголт орж ирээд байгаа. Цоошинээр. За энийг бол одоо англиар self-supervised learning гэж хэлж байгаа. За энэний тухай мөн одоо дараагийн хичээлүүд үзэхээр ингэж бэлтгэсэн байна. За мөн гүйцэтгэсэн сургалт буюу reinforcement learning гэж. За эдгээр агуулгыг хүрээд. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол энэ удаад бол одоо энэ удирдуулсан сургалтыг дэлгэрүүлж үзэхээр хичээлийн агуулга бэлдээд байна. За өмнөх хичээлээр бол одоо бид машин сургалт гэдэг юмны нэр томьёоны тухай, за эдгээрийн тодорхойлолтуудын тухай, за машин сургалтын одоо хамгийн гол 3 алхам машин сургалт хийхин тулд хэрэгэлдэг. За энэ 3 алхмын тухай үзчихэд байна. За машин сургалт гэдэг бол одоо машин learning гэдэг зүйлийг орчуулад байгаа гэж хэлсэн. За машин сургалтын гол тодорхойлолт гэдэг бол одоо Том Мичел гэж энэ гаргасан тодорхойлолтоор бүгдээ явж байгаа. За энэ бол одоо хамгийн сайн тодорхойлолт гэж үзэж байгаа учраас. За машин сургалтын 1 2 3 гэж энэ 3 одоо бол алхам байдаг. За энийг бол одоо машин сургалт хийж байгаа хүн болгон хийх ёстой гэж ингэж үзсэн байж байгаа. За тухайлбал одоо өвдлөн бэлтэн, загвар босгоно, алдааны функцийг тодорхойлно, оновчлолын алгоритмтай байна. За ингээд одоо сургалт гэдэг юм хийн гэсэн. За энэ 3 зүйл бол одоо машин сургалт хийж байгаа газар болгон байх ёстой. За өмнөх хичээлийн тухайд бол одоо ийм байна. За түрүүн хийсэн байж байгаа машин сургалтын гол 3 алхам бол одоо их чухал зүйл. За энийг бол одоо зайлшгүй мэдж явах ёстой. За машин сургалтын байгаа газар бол энэ 3 зүйл бол зайлшгүй байх ёстой. Ийм байдаг. За өнөөдрийн хичээлийн тухайд бол машин сургалтын гол төрлүүд. За ер нь ямар төрлийн машин сургалтууд байдаг вэ гэж. За энэ тухай одоо хэдүүлээ мэддэг болъё. За supervised learning гэж бол одоо хаасаагүй их сонсогдож байгаа бах. За энийг бол одоо монголоор удирдсан сургалт гэж хэлж болно. За удирдуулсан сургалт гэж хэлж болно. За энэ удаад бол одоо би удирдуулсан сургалт гэдэг энэ үгээр орчуулж явж байна. За энэ дотор бол одоо цоошноор гарч ирж байгаа одоо self-supervised learning гэж юм ойлголт орж ирж байгаа. За энэ тухай бол мөн дараагийн хичээлүүд дээр товч үзэхээр төлөвлөж байна. За unsupervised learning гэж ийм бас сургалтын төрөл байна машин сургалтын. За энэ бол одоо удирдуулаагүй сургалт гэж монголоор хэлж болно. За энэ тухай бол бүгдээрээ бас мөн үзнэ. За мөн хүчтгсэн сургалт гэж ийм төрөл байна машин сургалтын. За энэ бол одоо reinforcement learning гэдгийг за бид нэр reinforcement гэдгийг бол хүчтгсэн гэж монголоор орчуулад хүчтгсэн сургалт гэж ингэж хэлж байна. За эхлээд бол одоо хэдүүлээ удирдуулсан сургалт буюу supervised learning гэдэг энэ зүйлийн тухай бол их сайн мэддэг болох ёстой. За яагаад мэддэг болох ёстой вэ гэвэл зэрэг одоогоор бол хамгийн сайн ажиллаж байгаа машин сургалтын төрөл бол энэ supervised learning гэж энэ машин сургалт байна. Энэ төрлийн машин сургалт л одоо индастри буюу бодит амьдрал дээр хамгийн сайн ажиллаж байгаа, хамгийн их үр дүнтэй байгаа. За ийм сургалтын төрөл байна. За unsupervised learning гэж одоо түрүү дурдсан байж байгаа. За энэ бол одоо хөгжлийн шатанд явж байгаа. За тэгтээ их удаашралтай. Энэ бол одоо хэцүү ийм машин сургалтын хэсэг байна. За энэ тухай бол хэдүүлээ мөн дэлгэрэнгүй үзнэ. За орчин үед одоо энэ докторийн зэргийн чиглэлээр хамгаалж байгаа. За энэ эдийн шинжилгээний ажлын бүр хийж байгаа хүмүүс үр дүнтэй байгаа хэсэг бол одоо
супервайзлын үнэн буюу энийг одоо дагаж явсан ийм сургалт ийм зүйлүүд л одоо их сайн ажиллаад байна. За бод амьдралээр ч гэсэн одоо энэ супервайзлын үнэн гэдэг юм л яг ажиллаад байна. Одоо гүн сургалт гэдэг ийм загвартай энэ супервайзлын үнэн гэдэг ийм төрлийн маш их сургалт болоод байна. Бод амьдрал дээр. За өдөр дууссан сургалт гэдгийг одоо хаанаас гарч ирээд энэ хүртээ зэрэг за өмнө дурдсан супервайз гэдэг үг бол одоо өдөр дууссан буюу өдөртсөн гэж ингэж монголоор орчуулахад одоо удаг хүчрээ хувьд бол таарч байна. За ер нь бол одоо боломжийн гэж хэлэхээр байна. За өшөө одоо оновчтой хөлбөр байхыг үсэхгүй гэхдээ энэ удаад одоо ер нь бол энэ үгээр хэлүүлээ. Орчуулад явахд бол болохгүй зүйлгүй өдөр дууссан сургалт буюу өдөрцөн сургалт гэж ингэж хэлэхэд одоо өглөө одоо бэлтгэхтэй бол лейбл буюу шошигжуулж одоо ингэж бэлдэнэ гэж хэлж болно монголоор. За энэ тухай хэдүүлээ хүн үзнэ. За тэгээд дээрэс нь бол одоо загвараа бэлдэх ёстой. За загвараа бэлдсэний дараа бол бид нэр алдааны функц гэдэг юм бол зайлшгүй тодорхойлогдох ёстой. За энэ дээр бол одоо математик тооцоол буюу оптимизацийн онол гэж ийм хэсэг орж ирдэг. За энэ бол одоо алдааг хамгийн бага байлгах, за хамгийн бага алдаатайгаар сургах. За дээрэс нь одоо энийг одоо энэ механизмыг хэрэгжүүлэхэд ашигладаг машин сургалтын ийм арга байна. Тренинг гэж одоо хэлдэг. Одоо машин сургаж байгаа гэсэн. За ийм одоо 3 гол хэсгээс бол одоо машин сургалт гэдэг юм. За энэ супервайзд буюу өдөр дууссан сургалт гэдэг юм бүтдэг байна. За өөрөөр хэлэх юм бол одоо сурах хөгжлөл заавал өөрчлөлт танигдсан байна гэж хэлж байгаа. За танигдна гэдэг нь одоо юугаа хэлж байгаа гэдгийг хэдүүлээ жишээн дээр үзье. За тухайлбал бид нэр бол одоо нэг энгийн жишээ аваад байгаа. За энэ бол одоо үйл хөдлөх хөрөнгө хаусны буюу одоо байшингийн үнийг тодорхойлдог ийм машин сургалтын жижиг одоо их юм л оюуха хий гэж үзье. За ингэх юм бол одоо энэ өдөр дуулсан супервайзлын өөрийн хийхэд тулд ямар зүйл хийх ёстой вэ гэхээр эхлээд бол өвдлөн бэлдэх ёстой. За өвдлөн бэлдэхдээ бол учиртай бэлдэнэ. За тухайлбал одоо биднэрт ямар өвдөл байгаа гэж үзэх үү гэхээр за өмнөх хичээлээр бол энэ тухай одоо бид нар бас нэг үзсэн байж байгаа. За тухайлбал одоо өрөөний тоо, за одоо байршил, за энэ автобусны буудлууд элдв юмны буудлаас унаа уншнаас хэр хол зайтай байдгүй. За ер нь энэ хаусных нь насны хэр өндөр настай юм ч гэдэм. За энэ болгоноос хамааруулаад за урьдчилаад бол энэ үннүүд нь өгдсөн байж байгаа гэж. Бид нэр ингэж одоо өгдлөн бэлтэнэ. За энэ жишээн дээр одоо энэ үн гэдэг юм аа бид нар одоо жишээ лейбл, tag, нэг бол output гэж ингэж нэрлэдэг байгаа. За лейбл гэдэг бол одоо монголоор бол шошиг гэж хэлж болно. За тухайлбал одоо супермаркетууд дээр үнэ ингээд жижигхэн цаасан дээр хадсан байдаг. За нэг бол одоо монголоор хаяг шошиг гэж хэлдэг. За тийм учраас бол одоо ингэж орчуулж болно. Ингэж хийж болохоор байгаа. За бидний гол одоо шийдэх гээд байгаа асуудал бол тодорхой одоо ингэж бодит үнэтэй байгаа энэ өвдлүүдээр суурлаад за дараагийн одоо шинээр орж ирж байгаа тухайн одоо 7 өрөөтэй А байралд байдаг 300 м-ийн зайтай автобусныхаа буудлаас байршдаг. За 2 жилийн өмнө баригдсан. За энэ байшингийн үнийг тэгвэл одоо яаж тодорхойлох жишээ зах зээлийн яг үн ханш байж чадах ч гэдэг юм. Ийм одоо асуудлыг олох гэдэг байгаа гэсэн. За энэ асуудлыг одоо бид нэр энэ супервайзлын үнэн буюу өдөр туусан сургалтын олъё гэх юм бол
хамгийн эхлээд бол одоо бидэрт өгөгдөл байх хэрэгтэй. За өгөгдөл нь бол одоо энэ хариутай байх хэрэгтэй. За хариу гэдэг нь болохтой зэрэг бид нар бол одоо үнийг нь тодорхойлох гэдэг учраас энэ үннүүд нь бол одоо тодорхойлж өгсөн байх хэрэгтэй байна. За одоо сурах өгөгдөл маань. За энийг л одоо бидний supervised өдөр дууссан гэж хэлээд байгаа. За тухайлбал одоо оролт, гаралт гэж өмнө бол одоо энэ хоёрыг бид нэр машинд оруулж өгснөөр за энэ дөрвөн буюу одоо энэ тухайн функцийг олдог гэж ингэж өмнө гэж бид нэр тайлбарласан байж байгаа. За даавал энэ хэсгийг одоо хэрэг ахиж үзмээр байвал өмнө хичээлээс үзээрэй. За энэ бол одоо лейблжүүлж буюу одоо лейблтэй машинаа сурах гэж ингэж хэлж байгаа. За энийг одоо мөн багштай сургуульд ч гэж хэлж байгаа. За яагаад гэвэл энэ зэрэг одоо бид нэр тухайн одоо багшлах одоо удирдах тийм зүйлтэй байх нь. За тухайлбал одоо би машин сургалт гэдэг хичээлийг 5 хүнд одоо бүх зүйлийг анханаас нь ингээд удирдах заагаад явж явах нь. За энэтэй одоо утга бол ойролцоо санаатай байх нь одоо энэ supervised гэж хэлж байгаа. За энгийн жишээний хувьд бол одоо юм байна. За бид нар бол тухайн одоо үйл хөдлөх хөрөнгө буюу хаус одоо байшингийн үнэ тодорхой одоо энэ future гэж яриад байгаа. За энэ бол одоо гол ялгагдах шинж тэмдэг гэж монголоор гол одоо танигдах шинж тэмдэг машин сургахад гэж хэлж байгаа. За эдгээр нь өгөгдөөд за энэ өгөгдөхтөн бол одоо тэр сурах лейблтэйгээ өгөгдсөн байх юм бол за энийг бол одоо supervised learning гэж хэлж байгаа. За ийм байна. За мөн энийг одоо багштай сургуульд ч ингэж хэлдэг яагаад гэвэл өдөртөгч одоо багшлаад байгаа юм байгаа учраас ингэж хэлдэг. За тухайлбал одоо саяны энэ үйл хөдлөх хөрөнгийн өгөгдөл дээр за энэ үн гэдэг одоо энэ лейбл буюу одоо бид шошго гэж хэлээд байгаа. За энийг одоо бид нар машин руу оруулж сургаснаар за тухайн одоо тэр үнийг үүсгээд байгаа энэ одоо математик функцийг шугам эргээс тухайлбал ашиглаад гаргаж ирж байгаа машин сургалтын аргаар за энийг л одоо өдөр дуусах сургалт гэж хэлээд байна. За энэ tag label-ийн тухайд бол одоо энэ дээр би нэг жижигхэн зураг интернетээс авч тавьсан байна. За энэ бол яг адилхан ойлголт. За бид нар бол ер нь одоо товч мэдээлэл гэдэг имийг амьдралд маш их хэрэгжилж явдаг. За тухайлбал одоо хамгийн энгийн жишээ бол дэлгүүрүүд ороод за дэлгүүрт ороход бол хамгийн одоо биднэрт хэрэгтэй мэдээлэл бол тухайн барааны үнийн мэдээлэл байдаг. За энийг бол одоо жишээ лейбл гэж хэлж байгаа. Хамгийн товч одоо хамгийн хэрэгтэй байгаа мэдээлэл гэсэн тухайн барааны. За машин сургалтанд бол яг энэ ойлголт байна. Тухайн одоо асуудлыг шийдэхийн тулд өгөгдлөө яаж бэлдэж, за яг яаж шошгожүүлж яах вэ гэдэг зүйл бол одоо маш чухал байна. За ойлголтын хувьд бол одоо тухайлбал одоо дэлгүүрт ороход бол тэр зарж байгаа хүн, авж байгаа хүн хоёрт бол хамгийн чухал зүйл бол үн гэдэг тухайн барааны. За тэр үн бол хамгийн одоо цаанаа өчнөө мэдээллийг агуулж байгаа ч гэсэн ганцхан одоо тоогоорч гэдэг юм уу биднэрт илэрхийлэгдээд за цаашдаа хамгийн чухал мэдээлэл буюу энд нэрэгтэй ийм мэдээлэл болдог байна. За машин сургалт бол бас яг адилхан. За одоо жишээ нь саяны хаусны мэдээллийг ард нь одоо өчнөө мэдээлэл байгаа ч гэсэн за одоо яг энэ үнийг тодорхойлох асуудлын тухайд бол лейбл гэдэг юм нь бол мөн адилхан үн байж байгаа. За одоо үнийн аргалт бол тухайн байшингийн байршил, за одоо автобус маань буудлаас ирэх хугацаа тэр дээрээс нь одоо байшингийн нас энэ бүх юм бол ардаа байж байгаа боловч за одоо энийг бол тааглах уу одоо лейблжүүлэх гэх юм бол үн гэдэг юмар л одоо лейблжүүлчих юм. За энийг л одоо
шошиг. За одоо товч мэдээлэлүүд гэж ингэж монголоор хэлж болно. За левел гэдэг ойлголт бол одоо юм байна. За өдөр дуусан буюу супервайзер сургалтын хувьд бол одоо бүх бүгд левелтэй байна. За энийг одоо маш сайн мэдэх ёстой. За өдөр дуусан сургалт бол одоо ер нь хоёр төрлийн асуудлыг шийддэг. Ерөнхийдөө хоёр төрлийн асуудлыг шийддэг. За нэг нь бол одоо бидний төвчийн өмнө үзээд байгаа эргээсийн асуудал юу. За бид нэр тухайлан одоо шугамын эргээсийн хялбар учраас жишээ авч байгаа. За нөгөөх нь бол одоо classification буюу монголоор бол англи гэж хэлж байгаа. За энэ английн асуудлыг өдөр дуусан сургалтаар шийддэг байх нь үндсэндээ хоёр төрлийн асуудал. За эргээсийн хувьд бол одоо хоорондоо хамааралтай болон хамаарлын өмсгчдийн одоо ямар нэгэн хамаарал байх юм бол түүнийг одоо үнэлэх хавыг машин сургалт эргээсээ авах гэж ингэж тодорхойлж байгаа өчигдөр. За тухайлбал одоо бид шугамын эргээсийг бол ер нь нэгэн жишээлж аваад за энэ үйл хөдлөх хөрөнгийн машины шивний хаусны үн тодорхойлох энэ асуудлыг хэдүүлээ шугамын эргээсээс ашиглаж одоо машинаас сургаж тодорхойлох гэдэг байна. За энэ рүү л одоо алхмаар дөхөж байна. За ер нь шугамын эргээс одоо машин сургалтаар яаж одоо сургалтыг л мэдчихэд л одоо энэ машин сургалтыг юу хэрхэн ажилдаг болохыг ерөнхийдөө ойлгож байгаа. Учираас би ийм хялбархан жишээг одоо авч яваад байх нь. За энэ бол одоо чухал зүйл байх нь. За тэгэхээр супервайзерийн өрнөн гэдэг бол дотроо одоо хоёр асуудлыг шийддэг байх нь. Нэг нь бол эргээс, нөгөөх нь бол английн асуудал. За англи гэж одоо ямар юм? За эргээс дээр бол түрүүчийн дурдсан одоо үйл хөдлөх хөрөнгийн үнийг өмнө одоо байсан одоо өгдөл дээр суурлаад олох энэ жишээ тухайлбал одоо эргээс хамгийн энгийн жишээ байна. За английн тухайд бол classification гэдэг юмыг л одоо монголоор англи гэж хэлээд байгаа. За ер нь бол одоо хүмүүс бол англи гэдэг юмтай саншиг холбоотой байдаг. Тэгээд бол завсаргүй юм англи хийж явдаг. За одоо тухайлбал бидний машин сургалтын анги гэдэг бол одоо энэ машин сургалт үзэх сонирхолтой байгаа нэг оюутнуудыг хооронд нь цуглуулад за тэгээд нэг анги болгоод ингээд ангилсан байх нь. Гэх мэтлээ. За одоо өөрт яг одоо ямар хэрэгцээ шаардлага байна тэрэн дээрээ суурлаад за ингээд одоо ангиллууд үсгээд явдаг. Ийм арга байж байгаа. За одоо энэ улс орон болгож гэсэн одоо нэг англид хуваагдсан гэж. Одоо Монгол гэдэг нэг англи, Япон гэдэг нэг англи, Орос гэдэг нэг англи гэж юм. Англи гэдэг талаас нь харах юм бол ингэж үзэж болно. За өгдлийн олонлого тодорхой хэмжээний англиар хуваагдсан. Тухайн даалгавар нь машин сургалтаар аль англид орох хэсгийг шийдэх бол машин сургалтын английн асуудал гинэ гэж ингэж одоо ингийн тодорхойлж болж байгаа. За энэ дэр бол англи тодорхойлт зөндөө бий. За даалгавар гэдэг бол англи үгний task гэдэг. Энэ үгийг л орчуулад байгаа. Машин сургалт хийн гэдэг бол тодорхой нэгэн task буюу даалгаврыг гүйцэтгэхийн тулд л одоо хийж байна гэж ойлгох хэрэгтэй. За одоо тэр даалгавар нь юу ч гэж болно. За тухайлбал сүүлийн үеийн одоо супер интеллиженс гэж хэлээд байгаа AlphaGo гэдэг тоглоомны хувьд бол одоо даалгавар нь Go гэдэг даамаар одоо хүний хамгийн сайн мастер байгаа энэ Go даамны мастерыг хожигч гэдэг юм. За нэг бол одоо хүний царайг ангилж гэдэг юм. За одоо энэ бол одоо их тодорхой царай тэр бол одоо патент царай болдог царай гэдэг юм. Ийм байна. За энэ английн асуудал ер нь одоо машин сургалтын дээр бол англи гэдэг нь маш их эргэлдэг гэдгийг тав ойлгох хэрэгтэй. За дараагийн одоо хэрвээ одоо энэ чиглэлээр ажиллах энэ чиглэлээр гүнзгийрүүлж явах бол энэ тухай бол одоо их өргөн
мэддэг болно. За жишээ. За ихэнх л одоо асуудлууд бол английн асуудлууд үүсдэг. Яаж ивэл за одоо тухайн машин face recognition гэж одоо бидний мэддэг face ID гэж Apple-аас гаргацсан байж байгаа. За энэ бол одоо жишээ английн асуудал байна. За энэ хүний царай бол одоо аль ангиллыг авах вэ гэж. За одоо бидний өдөр тутам хэрэглэдэг энэ мэйл, спамын асуудлууд жишээ нь одоо spam detection, recognition уу спам илрүүлэх, таних гэдэг асуудал бол одоо машин сургалтын английн асуудал байна. За энэ яриа таних. За энэ бол одоо мөн английн асуудал болох нь цаана яг одоо гүнзгий цаашаа гүн ухаад үзэх юм бол машин сургалтын английн асуудал байна. За энэ дээр бол одоо жишээ нь хүний царайны үүдлийн олонлого байж байна. За энэ бол одоо бид нар жишээ нь царай таньдаг ийм л оюу машин сургалт хийх гэж байгаа юм үзвэл за эхлээд бол одоо ингэ тухайн одоо сурах гэж байгаа, таних гэж байгаа царайнуудаа бол сайхан англи үүсгэх. За одоо хиний гэдэг Иваны гэдэг юм. Хиний гэдэг ингээд царайнуудаа лейблжүүлээд англиуд үүсгэх. За энэ бол одоо Иван гэдэг хүн. За одоо нөгөө хүн юм байдаг. Болтват одоо юм байдаг. Ингээд машинаа сургасны дараа за одоо яг бод амьдрал дээр гарч ирж байгаа камер дээр гарч ирж байгаа царай бол одоо хэний царай вэ гэдэг нь аль ангилд орж ирнэ вэ гэдгээс аль ангилд одоо хэдэн үеийн магадaltaгаар гарч ирж ирнэ вэ гэдгээс хамааруулж царай таньдаг байх нь face recognition гэж хэлдэг. За ийм байх жишээ нь. За энэ дээр бол одоо дараагийн жишээ гэх юм бол дугаар таних. За энэ дугаар таних гэдэг бол их эртний асуудал. За одоо бол үндсэндээ нэг мөр шийдэх гэж байгаа. Шухуу юм асуудал байна. За одоо мэдээж машин гэдэг зүйл бол бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ учраас энийг дагаад бол одоо энийг таних автоматар таних гэдэг асуудал бол маш чухал. Одоо замын төлөв болохоос ахгүй гаражтай авахд хүртэл автоматар хаалганы өгч үүдэг. Энэ болгон дээр автоматар машины дугаарыг таних асуудал гарч ирнэ. За энэ бол жишээлбэл одоо эхлээд энэ дугааруудаа өгдлийг цуглуулад за тэгээд энийг одоо лейблжүүлээд за лейблжүүлнэ гэдэг нь зэрэг за одоо жишээ нь энэ хамгийн ихэнд байгаа B8092 гэдгийг бол энэ зургийг тавиад дээрээс нь лейбл гэдэг бол бичгээр B8092 гэж ингэж бичнэ гэдэг юм бол одоо лейблжүүлнэ гэж хэлж байгаа. За англи сургууль гэсэн машин. За энэ бол одоо бас английн асуудал байна. За дараа нь одоо англи сургасан машин бол одоо дараагийн хэсэг дээр бол бид нэг одоо автоматар таньдаг ийм одоо хиймэл машин сургалттай болж байгаа жишээ нь. За гэхдээ энэ өгдлийг бэлдэн лейблжүүлнэ гэдэг бол одоо тусдаа шинжлэх ухаан шүүгчид байгаа. Ийм ажил байна. За энэ дээр одоо зарим нэг хүндрэлтийн хэсгүүдийг илүү одоо ухаалаг болгохын тулд өөр self-supervised learning гэж энэ хэсэг орж ирээд байгаа. За энэ бол одоо дөнгөж эхлээд явж байгаа юм. Дэд төрөл байна одоо машин сургалтын. За энэ дээр бол зарим нь бол ингэж хэлнэхгүй энэ гэсэн ч тийм маргатай хэсгүүд байж байгаа. Яа гэвэл шинэ учраас. За дараагийн хэсэг бол одоо энэ бидний хийж исэн энэ Mercedes гэж компани өөрсдийнх нь одоо энэ машин Canon-ы дундуур гардаг байж байгаа. За ингээд Canon-ы дундуур гарахтаа хэр удаан гарч байгаа гэдэг нь бол одоо чухал байдаг компани байдаг. Удаан байх тусмаа өндөр үнд төлдөг учраас за богинохон бахын тулд одоо бага хэмжээтэй мөнгө төлдөг. За ингээд зарим
шүүд нь бол одоо бидний тэдэн минут гаргасан гэж зөрүүтэй тойлдог учраас энийг илрүүлдэг юм л мэдээлэл хийж өгсөн байж байгаа. За одоо энэ жишээ энэ Mercedes-ийг машиныг илрүүлдэг. За энэ бол одоо лого гэж Mercedes-ийн лого гэж гурван байдаг. За энэ гол одоо фьючер буюу одоо ялгах шинж тэмдгийн логон дээр суурилж за одоо энэ машиныхын загварууд дээр суурилж ингэж машиныг сургаж байгаа таньдаг ийм шиг юм л байна. Нэг жишээ байна. За энэ дээр бол бас яг л адилхан одоо машин сургалт юм явуулж байгаа. За дээрээс нь бол одоо энэ логог маш сайн сургаж өгнө. За ингэж сургахтаа бол одоо BMW-ийн лого жишээ гараад ирэхэд бол Mercedes гэж таних учраас юм учраас одоо ангиллууд үүсгэн гэсэн. За энэ бол BMW-ийн машин, за энэ бол Mercedes-ийн машин, за энэ бол одоо Jaguar ч гэх юм. Ингээд ангиллууд үүсгэж аваад машинаа суугаад за дараа нь бол ингэж таньжих нь. За энэ дээр энэ дөрвөлжин хүрээ энэ төр байгаа нь бол одоо bounding box гэж хэлдэг. Одоо хүрээл гэсэн. Хүрээлж байгаа хайц. Хүрээл гэж хэлдэг. Энэ энэ төр бол одоо бас л яг адилхан. Иргээс энэ төр ашиглаад за ингээд яг тухайн сонирхож байгаа объект гэж энэ дээр байна гэж bounding box гэдэг байж байгаа. Энийг хийгээд бол одоо энэ машин сургалтын хоёр үндсэн арга хэрэглэдэг байна. Нэг нь англиэл, нөгөөх нь одоо иргээс асуудал. За supervised learning гэж өдөр тутмын сургалт гэдэг зүйлийн тухай хэлэхэд бол ийм байна. За хэдүүлээ английн асуудал, иргээс асуудлын төрийг бол лаборатори дээр бод байдал дээр их сайн туршиж үзэх хэрэгтэй. За энийг одоо дараагийн хичээлээр хийгээд явна. За удахгүй дараагийн хичээлээр үргэлжлүүлээд unsupervised learning буюу одоо өдөр тутмын сургалт гэж хэлж байгаа. За энэ хэсэг за тэгээд reinforcement learning буюу хүчтэйгсэн сургалт гэж. За мөн энэ өдөр тутмын сургалтын дид хэсэг бол одоо self supervised learning-ийн тухай үзье. За удахгүй.